хуулийн төслийг өчигдөр арай өргөн барьсан. Өнөөдөр засгийн газар отхон хуралдаан дээр бол хилцэх гэж байх шиг байна. Саяас яаралтай гормоор хилцэх хэсгийг гишүүдээс санал асуулаа. Тэмээ тэн дээр одоо та эсрэг байр суурьтай байсан. Ямар учраас эсрэг байр суурьтай байв? Яг үндэ бол аж ахуйн нэгжүүдийн татрын орчин маш хүнд. Аж ахуйн нэгжүүд бол татрын үр шиштэй байгаа шүү дээ. Яг үнэ. Өөрөөр хэлбэл одоо яг татварын хуулийн багц хуулийн төслийг бид нөр өргөн барихыг хүлээгээд бараг жил боллоо. Тийм ээ, аль жилийн өмнөөс яриад гоё юм яриалсан байдаггүй. Тэгээд 12 сарын 30-нд өргөн барьж байгаа. Тэгээ яаралтай гормоор хилцэх хэсгийг өнөөдөр оруулж ирлээ л дээ. Даргын зөвлөөр оруулаа хилцэх асуудлын жагсаалтанд оруулж ирсэн. Гэтэл яаралтай горим гэдэг маань юу гэхээр их хурлын тухай, дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд байдаг. 33 дугаар зүйлд яаралтай дэг хизээ байдаг вэ гэхээр үндэсний аюулгүй байдал буюу үндэсний эдийн засгийн аюулгүй байдал хөндөгдсөн нөхцөлд бид нар яаралтай дэгээр хилцдэг. Яаралтай дэгээр хилцэн гэдэг маань ямар нөхцөл байдлыг үүсгэдэг вэ гэхээр одоо тухайн завсарлаг авахгүйгээр тийм ээ яг дараагийнхаа нөгөө хилцүүлэг хооронд авдаг 5 хоногийн тэр хоногийг үл харгалзаад тэр дэгийг үл харгалзан шийдвэрлэх боломжтой буюу жинхэнэ утгаараа яг аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудлыг яаралтай гормоор бид нэр хилцдэг. Гэтэл өнөөдрийн одоо татварын багц хуулийг оруулж ирэхдээ яаралтай гормоор хилцэн гэдгээр оруулж ирсэн мөртлөө бид нар завсарлагын явцад буюу парламент завсарласан үед ажлын хэсэг байгуулаад ингээ хилцэх боломжийг хангах гэж байгаа маа гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол яг зарчмын хувьд их хурл өөрөө дэгийнхаа хуулийн дагуу явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол нөгөө бамбар тугалын үлгэр шиг байн хонх цохиод иж болохгүй байхгүй юу. Үнэхээр яг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудлыг бид нар яаралтай гормороо жинхэнэ утгаараа яаралтай шийдэж явах хэрэгтэй. Тэрнээс биш засгийн газар ажиллаа хийхгүй бүтэн жил болсныхаа дараа гинт оруулж ирснээр ганц хоногийн дотор бид нар яаралтайгаар хилцүүлмээр байна гэхээр парламент тэрийг яаралтайгаар хилцэн гэдгийг зохиод иж болохгүй шүү дээ. Тэгээ тэр утгаараа ер нь бол парламент дээр сая их хурлын чуулган дээр яаралтай гормоор хилцэх үндэслэлгүй байна. Тэгээ дээрэс нь үнэхээр яаралтай байгаад үнэхээр одоо аж ахуйн нэгжүүдэд бодоод ард түмнээ бодсон бол хэрэгжих хугацаа нь 27 оны 1 сар гэхгүй. 27 оны 1 сард хэрэгжих юмыг өнөөдөр яаралтай гормоор оруулж ирж байгаагийн шалтгааныг ерөөсөө олж харахгүй байгаа. Тэгээ 27 оны 1 сар хүртэл хүлээж болдог үндэсний аюулгүй байдал нөлөөлөх зүйл байгаа юм. Хүчин зүйл тийм ээ. Тэгэхээр энэ агуулгаараа энэ өөрөө засгийн газрын гаргаж байгаа тайлбар өөрөө логикгүй байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар улсын хурлын чуулганы хуралдааны дэгийг ерөөсөө авч хилцэхгүй байна. Мөн нөгөө талаасаа тайлбар хэлж байгаа нь болохоор бид нар баг ард түмнээ бодоод ахад та нар ард түмнээ бодсонгүй гэдэг үнцэг гаргаад байхгүй. Тэр цаг хугацааны яг хэрчилтэнд байгаагүй байхгүй юу? Сарын өмнө, 2 сарын өмнө, 3 сарын өмнө өргөн бариад намрын чуулганаараа хилцүүлээд тэр байтугай хаврын чуулганаар хилцүүлээд тэгээд 26 оныхоо төсөвтөө тусгаад явах боломж нь бүрэн байсан. Гэхдээ тэрийг хийгээгүй. Тэгээ ингээ албартж байгаа юм шиг ийм асуудал оруулж ирээд байдаг. Тэгээ ер нь цаашдаа их хурлын чуулганы хуралдаан бол дэгийн дагуу явж явах хэвээр. Ингэжээж энэ хуралчин өөрөө дэг журамтай буюу асуудлуудаа цагтаа хилцдэг байх хэвээр. Засгийн газар хуралдаанаар хилцэх хэвээр асуудлаа цаг хугацаанд нь хилцээд их хуралдаа цаг хугацаанд нь оруулж ирж явах хэвээр. Тэгээ яг энэ асуудал дээр бол хүн намын зүгээс яг энэ татварын багц хуулийн одоо энэ ажлын хэсэгт нь ч гэсэн ороод ажилласан, бүтэн жил ажилласан. Тэгээд одоо ганц зэрэг гишүүн ажиллаад тэгээд ажлын хэсгээс гарсан энэ татварын багц хуулийг бол бид маш удаан хугацаанд нэгсэн байхгүй. Ядаж одоо ямар төсөл явж байгаа юм бэ? Тэрийг харъя. Энэ дээр чинь бас тодорхой хэмжээнд одоо аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг хүргье. Тэр татварын хууль дээрх өөрчлөлтүүд юмнуудаа оруулж ирсэн юм уу? Гэтэл эцсэн хувилбар байхгүйгээ бид нарт өгөөгүй байхгүй юу? Тэгснээ өчигдөр гинт оруулж ирээд өнөөдөр нэг ийм асуудал яригдчихэв. Тэгэхээр энэ дээр бол зарчмын асуудал тавьсан. Хэрвээ яаралтайгаар оруулж ирээд төсвийн тодтоглоо хамт хийнэ гэд үнэхээр ард түмэн аж ахуйн нэгжээ бодож исэн бол 26 оныхоо 6 сарын 1-ээс ч гэдэг юм уу тийм ээ 5 сарын 1-ээс ч гэдэг юм уу хэрэгжих боломжтойгоор оруулж ирсэн бол энэ бол яаралтай гэдэг асуудал үүсэх байхгүй юу. Тэгэхээр энэ талаас нь зарчмын асуудлыг хөндөж тавьсан. Тэгээд хилцэх асуудлын жагсаалтаас хасаач гэдэг гормын санал гаргасан. Тэгээ ер нь бол гишүүдийн хувьд бол энэ асуудлыг ямар ч байсан олонх нь бол ойлгосон учраас энгийн журмаараа оруулаад ирээ гэд. Тэгээ энгийн гормоор буюу байнгын хороогоор төсвийн байнгын хороогоор хилцүүлээд
тэгээд чуулганыхаа хурдлуу оруулаад ирэх боломж өнөөдөр байсан уу гэвэл байсан. Гэтэл төсвийн байнгын хороонд дээр засгийн газар тэгвэл оруулах боллоо гэдэг асуудал тавьж байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь үнэхээр арт өмнө бодоод исэн бол хилцэх хэсгээ оруулаад төсвийн байнгын хорооноос чуулганаар бид нар сая хилцэх хэсгийг хилцэж болох байлаа шүү дээ. Тэн дээр зорилготой яралтай гормоор оруулж ирэх гэж. Би ойлгохгүй байна. Үнэхээр хилцэх хэсгийг яаралтайгаар шийднэ гэдэг байгаа байхгүй юу? Тийм горим биднэрт байхгүй шүү дээ. Яаралтайгаа ормоор хилцэх гэдэг чинь шал өөр дэг байхгүй юу? Тэг мэдэн мэдлээд байгаа мó эсвэл албартаад байгаа мó бид нар сайн ойлгох. Үнэхээр сайн ойлгох. Татрын багц хуулийн төсөлтөд та ер нь танилцсан уу? Шадар сайд гэсэн ер нь бол эхнээс нард иргэдэд танилцуулж байгаа тий. Нөтийн одоо иргэдийн буцаа олголт 500 мянгаас дээш тохиолдол 100%-аас 20% хүртэл шатлалтайгаар буцаа олгоно гэх. За мөн аж ахуйн нэгжийн одоо дансанд байгаа мөнгөний 20% нүлтэйгээд үлдсэнийг нь одоо татрын үр ширээнд нь буцаа авна гэдэг ч юм уу. Тэгээ энэ үнэхээр яг иргэдээ аж ахуйн нэгжийн одоо дэмжсэн тийм бодлого болж чадах уу? Тэгэхээр одоо ингээд бид нар яг татварынхаа хуулиудын зохицуулах гэж байгаа асуудлуудаа ярих юм бол тэрийгээ жинкнээсээ хэлэлцээд хэдүүлээ яг үнэхээр хилцүүлгийн явцад гарч исэн аж ахуйн нэгжүүдийн саналууд тусгагдсан уу? Тийм ээ? Үнэхээр үр дүн нь яаж гарч ирэхээр вэ гэдгийг чинь бид нар хэлцэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр хилцүүлэг болоогүй бид нарт өнөө өглөө ширээн дээр тэр сүлийн төсөл тавигдчихэж штеп. Тэгээ тэрий чинь одоо ямар нөгөө химэл оюухан байгаа штеп. Гэлсгүүлгээд хараад ингэх боломж байхгүй штеп. Тэгэхээр их хурлын гишүүд хэрэг коноп даржлагаа бол юмыг хилцчихэл байгаа бол тэрий чинь маш нарийн үг үсгээр нь харах хэвээр, үр дагавраар нь харах хэвээр. Үнэхээр нөгөө хилцүүлгийн явцад ирсэн саналууд тусгагдсан байна уу гэдгийг чи харах хэвээр байхгүй юу? Тийм. Өнөөдөр намрын чуулган бас хаалтаа хийх гэж байна. Намрын чуулган хилцэх хэвээр асуудлаа яг бүрэн дүрэн хилцсэн үү? Ер нь ямар үр дүнтэй чуулган хорлолцсон гэж та харин үзэж байна? Одоо яг өнөөдрийн энэ асуудал яг нөхцөлөдийг харуулж байна л да. Засгийн газар өнөөдөр үнэхээр тийм хийх ажлаа цагтаа хийгээд ингээ явцсан байсан бол өнөөдөр татрын багц хуулаа нутгуу батлуулаа явчих боломж байлаа шүү дээ. Гэтэл одоо 30-ны өдөр өргөн байраад ингээ яваад чихэлтэд ороод ирнэ гэдэг маань намрын чуулганаар бид нар хилцчих боломжтой байсан асуудлуудаа бүрэн хилцэж чадаагүй байна л гэдэг нөхцөл байдал үүсэж байгаа. Энэ нь өөрөө одоо их хурл болол хууль өргөн баригдсны дараа дэгийнхаа дагуу хилцээ явдаг, хилцүүлгүүд нь хийгдээ явдаг ийм асуудал байгаа учраас тэрнээс засгийн газраас оруулаад ирсэн юм чинь за шууд тэг зөвшөөрөө конноптод явдаг асуудал биш байхгүй. Тэгэхээр ер нь бол намрын чуулганаар бид нэр илүү бүтээмжтэй ажиллах боломж байсан. Тодорхой хэмжээнд нөгөө цаг хугацааг урагшлуулж болохгүй учраас бид нар яг эндээсээ сургамж аваад хаврын чуулганаараа бол одоо илүү яг байж амьдралд нөлөөсөн тийм ээ аж ахуйн байгууллагууд руугаа бизнес рүүгээ нөлөөсөн эдийн засгийн нөхцөл байдал руугаа нөлөөлөх чиглэсэн энэ хуулийнхаа төслүүдийг бол бид нар яаралтай яг одоо хилэлцээд батлах тэр боломж нь бол биднэрт байгаа. Чуулганы хаврын чуулганаар бид нар 3 сарын 15-наас 7 сар хүртэл хуралдсан шүү дээ. Энэ хооронд бол маш олон ажлыг амжуулах боломж бий. Одоо өргөн баригдсан байгаа маш олон хуулийн төслүүдийг бид нар хилцээ батлуулах боломж бий. Одоо намрын чуулган эхлэхэд 24 оны бараг 9-10 сард өргөн барьсан хуулийн төслүүд хилцэгдэг үл явж байгаа байхгүй. Гэтэл өргөн барьчаад байдаг нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хууль нөгөө 5% болох хуулийн төсөл өргөн барьсан байдаггүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нөгөө иргэний хуульд заасан гэрээнүүдтэй холбоотой шимтгэл төлөлтийг байхгүй болох, сайн дурын болгох энэ хуулийн төсөл бас байдаггүй. Гэх мэтлэн нэлээд олон хуулийн төслүүд бол нөгөө хилцэх жагсаалт руу орохгүй яваад байгаа байхгүй юу? Гэтэл эднэрийг хилцээд бид нар явж иж болно шүү дээ. Гэтэл засгийн газраас нийгмийн даатгалтай холбоотой одоо нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирнэ гэж хүлээждэг тий. Татварын хуулиуд дээр санал оруулахаар татварын багц хуулиа хүлээнэ, засгийн газраа хүлээнэ гэждэг. Ингэж явсаар агаад одоо өргөн баригдсан гишүүдээс өргөн барьсан хуулиуд бол хилцэгтэй гуудсан хуулиуд байна. Өнөөдөр одоо чуулган хаалтаа ачаар 3 сар гаруй чуулган завсарлах нэ. Энэ хооронд ээлжид бус чуулган хуралдах уу? Одоо шинэ эдийн засаг хүндрэлтэй иргэдэг худалдан авалт муудсан, цуцангаас өргүүлгээ гарахгүй ийм асуудлууд бол зөндөө байна шүү дээ. Тэгэхээр ээлжид бус чуулган ер нь хуралдах болов? Хэрвээ шаардлагатай бол болно шүү дээ.
ээлжид бус хуралдаан хуралдаж болно. Энэ дээр бол ямар ч асуудал байхгүй. Чуулганы завсарлага гэдэг бол энэ бол амралт биш шүү дээ. За ялангуяа яг энэ өвлийн завсарлагаанаар бол мэдээж тойргийн гишүүд тойроглогоо ажиллана. За чагсаалтын гишүүдийн хувьд бол өргөн баригдсан хаврын чуулганаар хилцэгдэх ажлын хэсэг гарсан нэлээд олон хуйлууд байгаа. Тэр хуйлууд дээр ажиллана. Тэгээ 3 сар гараад орж ирэхэд батлуулахад бэлэн байх ёстой юм ажлууд хийх ажлууд бол маш их байгаа. Хэрвээ шаардлагатай бол жишээлбэл энэ татварын багц хуультай холбоотойгоор ээлжид бус хурал зарлагдаад явхад болохгүй зүйл байхгүй. За.